Энэ зөрчил маань 2023 оны 3 сарын 24-25-нд Монгол Улсын хилээр нэвтэрсэн 23 тээвэр хэрэгсэл байна. Энэ маань бид сая хамтын ажиллагааны өрөөнд Хятадын гайлын цагдаагийн байгууллагаас холбогдох мэдээллүүдийг авлаа. Энэ мэдээллээр Монгол Улсын иргэн Батэрдэн гэгч жолоочийн машины эд ангид нууц болгон ашигласан 314.9 кг хатаас уйлан илэрсэн байна. Монгол Улсын иргэн Шулуун гэгч жолоочийн автомашинаас бас 300 кг говийн чулуу илэрсэн байна. Монгол Улсын иргэн Галхуу гэгч жолоочийн автомашинаас 51.2 кг чулуу илэрсэн байна. За энэ зөрчлийн үйлдэлд одоо яг манай замын үед гайлын газрын хэн шалгалт хэрхэн хийгдсэн талаар одоо дотоод хэн шалгалтын ажил эхэлсэн холбогдох одоо байцаагч нар холбогдох шалгалт хийгдсэн нөхцөл байдлыг тодруулахад ажиллаж байна.